Тэгэл нэг сэдв хайгаал нэг хууль нийгэм таалагдсан юм ярьчихгээл нэг иймэрхүү байдлаар яваад байдаг. Хуучин их хурл ямар байсан гэвэл яг үдид бол төсвийн гүйцэтгэлийг бүр шаардж байгаад ярьдаг байсан. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ямар байна гэдээ ингээ ярьдаг байсан. Одоо огт ярихгүй. Валютын нөөц ярьдаг байсан. Одоо ярихгүй. Мөнгөний бодлогыг бид нар яаж хэлцв? Ингэж болохгүй шүү дээ. Тийм учраас жоохон хэдүүлээ жоохон амьдралд наалтцтай юм ярьдаг, попоргоо жоохон багасгаад бодлого тодорхойлох, бүтээл санаал гаргах гэсэн ийм чиглэл рүү явахгүй бол юу ч үйлдвэрлэдэггүй, ямар ч баялаг бүтээлдэггүй энэ орон чинь байна шүү дээ. Одоо та нар төсвийн гүйцэтгэлээ хар. 10 сарын байдлаар 3.1 их найдаар тасарсан явж байна. Экспортын гол орлого нүүрс чинь өнгөрсөн жилдээ харьцуулахад 2.9 тэрбум доллараар тасарсан явж байна. Энд чинь төмөр тавьчих гэдэг шүү дээ эдийн засгтаа. Бид нар санаа зовох хэрэгтэй шүү дээ. Их хурл санаа зовох хэрэгтэй шүү дээ. Энд зүгээр одоо нэг сэдв хөөтөлцсөн юм яриа суугаад байх шүү. Тийм учраас хэдүүлээ одоо энэ Монгол банкны ерөнхийлөгчөж бүр орж ирэхэж болсон байна. Энэ нэг төсөв эдийн засгийн байдлаа эдрийг сонсч ярьдаг байхгүй болохгүй. Ирэх хаврыг яах? Ирэх хаврын нэгдүгээр үйлрэлд байна шүү дээ. Валют ордоггүй. Бизнес явдаггүй. Энэ үед өшөө төсвийн байдал хүндэрнэ. Мөнгөний нийлүүлэлт 22 онтой харьцан 22 онд 30 их найд байсан. Одоо 45 их найд 50% өссөн байна шүү дээ мөнгө. Тэгэхээр $1 ноогдох мөнгөний хэмжээ 50% өссөн байна. Бид нар одоо жоохон алдах юм бол $5,000 руу явна. Энэ мэт асуудлаа бид нэр ярихгүй болохгүй. Их хурл чинь Монгол банкыг одоо хянаж байгаа гол байгууллага шүү дээ. Монгол банк чинь манай харьяа. Тийм учраас энэ төсөв бол улсын их хурлын гол асуудал. Тэгээ энэ зүйлүүд дээр хэдүүлээ нэг оны төгсгөл сайн яриад эх жилээ яаж харах юм бэ? Эхний улирлаа яаж авч явах юм бэ гэдэг юмнуудаа нэг жоохон анхааралтай хандахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал бол маш хүнд болсон байна гэдгийг хэдүүлээ нэг жоохон ойлгох цаг болоод байх шиг байна гэдгийг хэлээ.